Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол улсад маань шинэ он айлчлан ирж байгаа энэ сайхан гэрэл дээр үзэгч та бүхэнтэйгээ уулзж байгаа таатай байна. Тэгэхээр бидний хувьд бол тун удахгүй он солигдох торгон мөч ганцхан хоногийн дараа тохиогч байгаа. Харин өнөөдөр бол бид оны хамгийн сүүлчийн Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейгийн азтнуудыг тодруулахад бэлэн болсон байгаа лээ. Мэдээж өнөөдрийн 4D 6D642 гэсэн тоглолтоодаас өнөөдөр хин гэдэг аавын охин ээжийн охтууд азтан болох юм болоо гэд хүлээж сууж байгаа тэр ташрамд үзэгч та бүхнийхээ хүлээлтийн эцэс салгаад өнөөдрийнхөө тохирлуудыг эхлүүлэх гэж байна. Харин та бүхэн за шинэ он гарсны дараагийн дугаарууд дээр хэрхэн азтан болж за хэрхэн тохиролт маань оролцох вэ гэхээр өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүгэлснээр тохиролт маань оролцох боломжтой байдаг гэдэг техник дуртхан зүйтэй хаа. За ингээд өнөөдрийнхөө хамгийн ихний тохирол буюу 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоосаа өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. Тэгэхээр 4D-ийн маань хувьд бол 1 2 3 гэсэн 3 зэргийн тохирлууд явагддаг. Одоо үзэгч та бүхэндээ дөрмийг танилцуулах учраас та бүхэн манай анхааралтай сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоноод маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан. За энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс эргэлдэж буй 40 бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөөд тэрхүү 4 бөмбөлгийг яг дараалын дагуу зөв тааж чадсанаар үзэгч та өөрийн тавьсан бацаагаа 500 явах үсгэж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол байгаа. Ингээд үзэгчдэд амжилт хүсээд он солигдох торгон мөчийн яг өмнөх өдөр тохиож байгаа сүүлчийн тохирлынхаа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын азтнаа тодруулын үзэгч та бүхэндээ маш том амжилтыг хүсье. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг эргэлсэн байгаа. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх өгөөд үзэгч та түүнийг яг дараалын дагуу зөв тааж чадсанаар азтан болох боломжтой. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол өргөжлөлн 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5 ингэснээр шилэн хоргоноос 1 5 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. Урд дахь бөмбөлөгний дугаар 6. Урд дахь бөмбөлөгний дугаар 6. 1 5 6 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол хамгийн сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 2. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос 1 5 6 2 1 5 6 2 гэсэн 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байна. Үзэгч та энэхүү 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 явах үсгэж авах боломжтой байсан. За магадгүй яг энэ 4 таг зөв таагаад азтан болсон үзэгч байвал танд баяр хүргэе. Та өнөөдрийн бас тохирлын маань хамгийн ихний азтан болсон байгаа юм шүү. За дараагийн тохирол бол мэдээж 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол маань байдаг. За дөрмийн хувьд мөн адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол 1 2 3 4 5 6 7 8 9 гэд эдгээр бөмбөлгнүүд бол 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон байгаа. За үзэгч та бүхэн бөмбөлгнүүд маань бүрэн байгааг бас хянаад давхар өнөөдрийн азтнуудаа хэрхэн тодорч байгааг бол хамтдаа гэрчлэх боломжтой юм шүү. За энэ хүү 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. За тэрхүү 4 бөмбөлгийг яг дараалын дагуу мөн адилхан зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм а. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Дахин амжилт хүсье. За шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг. За үзэгчдээ илүү тод харуулах юм бол энийг эргүүлээд харуулъя. За эхний бөмбөлөг тэг байсан бол дараагийн бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг байна. За тэг 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн шүү одоогийн байдлаар. За дараагийн бөмбөлгийг харцгаая. Дараагийн бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. Тэг 6 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн ба 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлгийн маань дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд азтны маань дугаарууд 4 дахь бөмбөлөг бол 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Гэснээр шилэн хоргоноос тэг 6 1 9
тэг 6 1 9 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. За магадгүй 6 дугаар сарын 19-нд төрсөн хүн төрсөн өдрөөр тэг 6 19 гэ бөглсөн бол та дөрөвдийн 2 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бозоогоо 1000 дахь үүсгэж авах боломжтой болж байгаа юм шиг тэг 6 19 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. За үргэлжлүүлэн одоо дөрөвдийн маань сүүлчийн боломж буюу дөрөвдийн 1-р зэргийн тохирлыг явуулгаалаа. За дөрмийн хувьд мөн адилхан шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг барилсан байгааг үзэгчтэй харж байна. Энэхүү 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр мөн адилхан дөрвөн бөмбөлөг гарч ирнэ. Тэрхүү дөрвөн бөмбөлгийг үзэгчтэй яг дарааллын дагуу зөв тож чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахь өсгөж авах боломжийг дөрөвдийн 1-р зэргийн тохирол маань үзэгч та бүхэндээ олгодог юм а. За ингээд үзэгчд маань шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг байгааг харж байна. Одоо үүнийг эргэлдүүллээ. Та бүхэндээ амжилт хүсье. Дөрөвдийн дээр маань одоо хамгийн багадаа 500 төгрөг тавиад тоглох боломжтой байдаг. За эхний удаад одоо 500 дахь өсгөж авсан. Дараагийнх дээр 1000 дахь өсгөж авсан бол одоо харин дөрвөн бөмбөлөгийг яг дараалалаар нь тааж чадсан тохиолдолд 2000 дахь өсгөж авах боломжтой юм шиг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг ямар ч асуудалгүйгээр эргэлдэж байгааг үзэгчтэй харж байна. За эндээс болоод мөн адилхан дөрвөн бөмбөлөг яг дарааллын дагуу гарч ирэх байсан. За ингээд эхний бөмбөлөгний маань дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 6. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. 2 6 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 2 6 9 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол дөрөвдийн 1-р зэргийн тохирлын маань азныг тодруулж 4 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 5. За ингэснээр шилэн хоргоноос маань 2 6 9 5 2 6 9 5 гэсэн дөрвөн бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байна. Үзэгч та мөн адилхан энэхүү дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахь өсгөж авах боломж эзэн болсон гэсэн юм. За ингээд дөрөвдийг тоглосон үзэгчдэд маш их баярлалаа. Тэгэхээр тун амжилттайгаар дөрөвдийн маань 1 2 3 дугаар зэргийн тохирол үзэгч та бүхэндээ хүрсэн байгаа. За яг шинэ жилийн баяр ойрцсон тун удахгүй ан салхидах гэж байгаа энэхүү торгон агшинд хүн бүрийн сэтгэл бол гэгэлсэн байдаг. За мөн үндэсний лотерейгоо тоглож байгаа за азтнуудын маань болох гэж одоо тэсийн ядан хүлээж байгаа азтан болох гэж тэсийн ядан хүлээж байгаа хүмүүсийн маань сэтгэл бас мөн адилхан гэгэлцдэг болоо гэж би бодож байна. Ягаад гэвэл тохирлууд маань үзэгч та бүхэндээ энэ цаг мөчид шууд хүрч байгаа ямар нэгэн монтаж эвлүүлэггүйгээр нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ Icon цэгийн маань болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар шууд хүрдэг байлээ. Тэгэхээр энэ цаг мөчид бол өргөжлөлийн би 6 дигийнхэн азнуудыг тодруулах гэж байна. Тэгэхээр 6 dig дээр манаас маш олон хүмүүс азтан болох боломжтой гэдгээр онцлогтой юм. За ингээд үзэгч та бүхэндээ тоглох дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон. За эндээ цаа мөн санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү бөмбөлөгнүүдийг үзэгч та дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. Дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь шүү. За харин бас нэгэн боломжууд байдаг. За энэ юу вэ гэхээр та 2 бөмбөлгийг яг дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг таасан тохиолдолд 15000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150000 төгрөг, 5 бөмбөлгийг тааж чадах юм бол сая 500,000 төгрөгийг хожих боломжтой. За харин зургуулынгийн тааж чадсан тохиолдолд та 50 сая төгрөгийг 6 ди тохирлоос маань авах боломжтой байдаг юм. За энэ бол 6 дигийн тохирол байгаа. За ингээд үзэгчтэй амжилт хүсье. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг бас хэрхэн байрласан байгааг үзэгч та яг одоо харж байна. Энийг харин эргэлдүүлэх болон 6 бөмбөлгийг тааж чадах юм бол үзэгч та 50 сая төгрөг хожих боломжтой. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэндээ дөрөв тайлбарласнаа. Энэхүү 60 ширхэг бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 7. За эхний бөмбөлөгний маань дугаар 7. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 7 5 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. За үзэгч та бүхэн 7 5 гэсэн 2 бөмбөлгийг зөв таасан бол 1500.
7 5 1 гэсэн 3 бөмбөлийг зөв хаасан бол 15,000 төгрөг хожиж байгаа. За өргөжлөлөн 4 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 9. 4 дахь бөмбөлөгний дугаар 9. За энэ хүү 4 бөмбөлийг тааж чадсан дах бол 150,000 төгрөгийг хожиж байгаа. За 6-ны тохирлын маань 5 дахь бөмбөлөгний дугаар 5. 5 дахь бөмбөлөгний дугаар 5. За энэ хүү 5 бөмбөлийг урдаас нь яг дараалал нь зөв тааж чадсан дах бол та сая 500,000 төгрөгийг хожиж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн атсныг тодруулж байгаа манай 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. 50 сая төгрөгийн атсныг тодруулсан 6 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос маань 7 5 1 9 5 9. За дахиж хэлье. 7 5 1 9 5 9 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ хүү 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгөөс эхлээд 50 сая төгрөгүүдийг хожих боломжтой байсан. За магадгүй яг энэ тохирлоос маань бас 1500 төгрөгөөс эхлээд 50 сая төгрөгийг хожсон аздан магадгүй яг энэ цаг мөчид тодорсон байж болох юм. Танд халуун баярыг хүргье. За 6-д тоглосон үзэгчдэд маш их баярлалаа. Өргөжлөлөө Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерегийн хамгийн өндөр хонжиртай тохирлыг одоо явуулах болно. Тэгэхээр үзэгч та бүхэндээ дөрмийг яг энэ цаг мөчид танилцуулах учраас та бүхэн анхааралтай сонсоод байгаарай. Шилэн хоргоно маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг л удаа байгаа гэдгийг та анхаарах хэрэгтэй. За эндээс бол 6 ширхэг бөмбөлөг, үндсэн 6 ширхэг бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. Дараалал харгалзахгүй 6 бөмбөлгийг үндсэн 6 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд та 120 сая төгрөгийг хожих боломжтой. Дараалал огт харгалзахгүй байна гэдэг маань бол та бүхэн нөөнага нэгтгэх боломж. За дараагийн боломж маань бол бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг байдаг. За 7 дахь бөмбөлөгний тусламжтай явах вэ гэхээр үзэгч та 6 дахь үндсэн 6 бөмбөлөг за 7 дахь бөмбөлөгтэйгөө нийлүүлээд 4 5 6 бөмбөлгүүдийг мөн тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг бас 642 тохирлоос маань авах боломжтой гэдэг юм. За энэ бол та бүхэн манайгаа бас дараагийн боломж байсан. За ингээд үзэгчд маань 42 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд яг дараалын дагуу байрласан байгааг харж байна. Одоо бөмбөлгнүүдийг эргэлдүүлэх болно. За энэ бол мэдээж яг он солигдох торгон агшны өмнө хүрч байгаа хамгийн сүүлийн дугаарын маань хамгийн сүүлийн азтнууд 642 тохирлоос маань тодорно. Тийм учраас үзэгч та бүхэндээ маш том амжилтыг хүсье. Бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхээ азтнуудыг тодорхойлцгаая. Шилэн хоргоно маань одоо бол 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. 42 ширхэг бөмбөлгнөөс 7 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийг дарааллыг бол огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд үзэгч та 120 сая төгрөг хожих боломжтой. За ингээд эхний бөмбөлөг 29. Эхний бөмбөлөг 29. Хоёр дахь бөмбөлөг 25. Хоёр дахь бөмбөлөг 25. 6-42 тохирол дээр одоо гарч ирсэн бөмбөлгнүүдийн дараалал харгалзахгүй гэдэг маань нэг том боломж олж өгдөг. 3 дахь бөмбөлөг 14. 3 дахь бөмбөлөг 14. 4 дахь бөмбөлөгний дугаар. За 4 дахь бөмбөлөгний маань дугаар 33 гэсэн хостой гарч ирж байна. 33, 4 дахь бөмбөлөгний дугаар 33. За одоо 5 дахь бөмбөлгийг харцгаая. 5 дахь бөмбөлөгний дугаар 23. 5 дахь бөмбөлөгний дугаар 23. За үндсэн 5 бөмбөлөг маань гарч ирсэн бол үндсэн 6 дахь бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа сүүлийн бөмбөлөгний дугаар 39 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн. 39 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За одоо ингээд үзэгчд маань бонус бөмбөлгийг хүлээж байгаа. Бонус бөмбөлөгний маань дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Өнөөдрийн тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 7 дахь бөмбөлөг 10. За эхлээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлийг танилцуулъя. За өөрөөр хэлэх юм бол 120 сая төгрөгийн аздан маань өөрийн тоглох утсан дээр ямар 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр бүгэлсэн байх ёстой вэ гэхээр 29, 25, 14, 33, 23, 39. За давтаж хэлье. 29, 25,
14, 33, 23, 39 гэсэн үндсэн 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн маань азтан болох боломжтой байсан. За харин өнөөдрийн сүүлчийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд сүүлчийн бөмбөлөг 10 гэж гарч ирснээр үзэгч та үндсэн 6 бөмбөлгөөсөө 4 бөмбөлгийг энэхүү бонус бөмбөлөгтэйг нийлүүлээд ингээд тааж чадсан тохиолдолд 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус 642 тохиол дээрээс маань хожих боломжтой байсан юм шиг. За ингээд өнөөдрийн маань тохирол тун амжилтаагаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Бүгдээрээ хамтдаа энэ оныхаа бас хамгийн сүүлийн үндсний лотерегийн азнуудыг тодруулж дуслаа. Тэгэхээр үзэгч та бүхэн манаас үндсний лотереод идэвхтэй оролцоод өнөөдрийн азнуудыг мөн тодруулсан. За мөн азнуудаа тодорч байсан та бүхэндээ маш том баярыг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бол яг 12 дугаар сарын 30-ны өдөр байгаа. Өнөөдөр яг энэ оны хамгийн сүүлийн азнуудыг бид бүгдээрээ хамтдаа тодрууллаа. Дараагийн дугаар бол мэдээж он гарсны дараа 1-р сарын 2-ны өдөр үзэгч та бүхэндээ хүрэх байгаа. Тэгэхээр бүтэн 1 жилийн турш бидэнтэй хамтдаа байсан үндсний лотереог хүлээн авч үзсэн, үндсний лотереог тоглосон, аздан болсон, хараахан аздан болоогүй ч гэсэн дараагийн удаа бас өөрийгөө сорно гэж бодож байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ирэх онд үзэгч та бүхний маань хувьд бол амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалаар дүүрэн тийм сайхан он жил болох болтгоо. За мэдээж үндсний лотереогоос маань маш олон аздан тодорсон сайхан жил болох болтгоо гэсэн ирүүлгийг дэвшүүлээ. Ингээд 1-р сарын 2-ны өдөр буюу бас нэгэн сайхан түүхийн цоо шинхэн хуудас өгсөн өдөр иргэн уулзлаа. Баяртай үндсний лотерейтэй хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Баяртай.